байцгаана уу. Хамтдаа залбираад эхэлцгээе. Хайрын Бурхан тандаа баярлалаа. Эзэн таны өмнө гэм нүглийг усуу хадил хин амьдарч байсан бохор нүгэлтэн байсан биднийг эзэн та өөрийн цорын ганц хүү Иесус Христийн тэр ариун цусаар гэм нүглийг минь мөнхөд уучлж өгөн Бурхан таны хүүхэд болох энэ агуу нэгүслийг өгсөнд талархаж байна. Мөн махбодын үлдсэн амьдралаа эзэн таны дотор амьдарч чадхаар эзэн таны бие болсон чуулганыг өгөн хамтдаа нөхөрлөх энэ олон ахан дүүсийг өгсөнд ч талархаж байна. Мөн бид бүхэнд өдөр бүр үгээ илгэн үгээрээ биднийг дахин сэргээж өгж эдгэж өгж байгаад талархаж байна. Өнөөдөр ч эзний өдөр ахан дүүс бид бүхэн хамтдаа цугулсан билээ. Энд дэрсэн бүх хил хүмүүсийн дотор эзэн та өөрийн нэгүслийн үгээрээ ажиллаа хийж өгөхийг хүсэж байна. Үгээр дамжуулан сэтгэлд нэргэлзээ байгаа бол магадгүй гимнүгэл дунсан нэгэн байгаа бол эзэн таны үгийн өмнө дахин сэргэх, дахин эргэх тэр итгэлийг эзэн та дүүргэж өгөхийг хүсэж байна. Мөн дэлхийд даяар, мөн Монгол улс даяар олон газар сайн мэдээ тараагдсаар байгаа илээ. Сайн мэдээ тараагдаж үдээр бүх хил газарт эзэн та нэгүслээрээ хамтдаа байж өгөхийг хүсэж байна. Мөн сайн мэдээ төлөө хичээнгүйлэн амьдарч байгаа, урд гарын ажиллаж байгаа бүх хил ахан дүүст эзэн та нэгүслээ дүүргэж өгөхийг хүсэж байна. Сайн мэдээнээс өөр юунд ч санаа зовлого зөвхөн эзэн таны нэгүслийн сайн мэдээг л харамсах зүйлээр тарааж чадхаар тэдний үлдсэн амьдралыг эзэн та хамгаалж өгөхийг эзэн танаас гон залбирч байна. Өнөөдөр эзний үгээр дамжуулан бид бүхэнд гар цагуу мэдэх ёстой үгээ зааж сургаж өгнө. Хүн тус бүрт эдгэлийнхэн дагуу нэгүслээрээ бэлхан дүүргэж өгөхийг хүсэж байна.
биднийг хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен. Хамтдаа 1-р Петр 1-р бүлгээс олж харцгаая. 1-р Петр 1-р бүлгээ авч ургаараа авчаасаа гэж хүсэж байна. Нэгдүгээр Петр 1-ийн 1-р ишлэлийг хамтдаа 1-ээс 2-р ишлэлийг хамтдаа уншаад эхэлье. Хамтдаа уншийе. Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Аз болон Битүнд тархсан төр суурьшигч нарт та нар Бурхан эцгийн урдаас харсны дагуу сүнсний ариусгалаар Есүс Христэд дуулууртай байх болон түүний цусаар цацуулахын тулд сонгогдсон билээ. Нэгүсэл ба амар тайван нь та нарт улам ариун болох болтугай. Өнөөдөр хамтдаа 1-р Петр номын номноос хамтдаа сургамжийг авцгаая. Нэг дээрээс харуулна. Есүс Христийн элч Петрээс Понт, Галат, Каппадок, Аз болон Битүнд тархсан төр суурьшигч нарт хэмээн гарчхийг эхлэхдээ элч Петр хэлсэн баг. Элч Петр нь Есүсийн 12 дагалдагч болох шавнырын нэг нь, онцгойлон Есүсийн хамгийн хайртай шавнырын нэг нь гэж хэлж болох тийм хүн баг. 1-р Петр номыг энд хүлээн авч байгаа хүмүүс нь эдгээр газруудыг хэлэнгээ тархсан төр суурьшигч нарт гэдэг ийм гарчигтайгаар энэ ишлэлээр эхэлж байгаа. 1-р Петр номын бичигдсэн үе нь ойролцоогоор манай эртний 62-оос 64 онд гэж үздэг байна. Энэ үе нь ямар үе вэ гэвэл Үйлс номын 8-р бүлэг дээрээс харуулна. 7-р бүлэг дээр анхны 7 үйлчлэгч байсан хүмүүсийн нэг болох Стефаныг чулуугаар цохон авсан тэр үйл явдал гардаг баг. Түүний дараа 8-р бүлэг дээр Саул хэмээх хүн олон Христэд итгэгч нарыг барьж хорин шоронд хийж тэр үед мөн олон Христэд итгэгчид тал тийшээ тархсан тийм түүх Библиэлд гарч байгаа баг. Энэ цагаас эхлэн Христэд итгэгч хүмүүс нь асар их хавчлага дунд энэ сайн мэдээг тарааж исэн баг. Онцгойлон 1-р Петр номыг хүлээн авах бичигдэх тэр үе нь Ромд тэр үед нэгэн асар том гал төмөр болсон байна. Энэ гал төмрөөс болон ард түмний сэтгэл санаа тиймээс тавгуутан мөн бослог олон үүмэн самуун бодитоор гарч байсан байна. Тийм учраас энэ үүмэн самууны дунд эцэст нь тухайн үеийн Ромын хаан байсан Неро хэмээх хааныг хүртэл хаан энэ галыг тавьсан гэдэг ийм яриа хүртэл гарч ирсэн баг. За тийм учраас энэ бүх яриа энэ цуу яриаг намтгахын тулд Неро хааны гаргаж ирсэн нэг арга нь юу байсан болоо? Энэ галыг Христэд итгэгч хүмүүс энэ гал төмрийг тавьсан гэдэг энэ цуу яриаг гаргасан баг. Тийм учраас бодитоор Ромд амьдарч байсан олон хүмүүсийн ажил амьдрал, орон гэр бүх зүйл сүйдсэн асар том гал төмөр байсан учраас Христэд итгэгч хүмүүсийг тэр гал төмрийг тавьсан гэдэг ийм ярианд хүмүүс итгэсэн учраас яах вэ? Христэд итгэгч хүмүүсийг дайралтсан газараа алж болох тийм хүмүүс тооцож ихэлсэн баг. Стефаныг алснаар ихэлсэн тэр хавчлага одоо үргэлжилэн бүр илүү дээд зэгтээ хүрсэн үе нь үнэндээ энэ Неро хааны үе гэж хэлж байна. Тийм учраас бодитоор энд гарч байгаачлан тархсан суурьшигч, төр суурьшигч гэж хэлсэн мэт бодитоор олон итгэгчид яасан юм бол тэр үед багааз болон олон газруудаар тарж утрангаа инхүү амьдарцгааж байсан баг. За үнийг мэдэж болохоор ишлэлүүд олон байгаа аахгүй юу? Хойш нэргүүлээд
энэ 1-р Петрийн 5-р бүлэг дээрээс харуулна. тавдугаар бүлэг дээрээс харуул 5-ын 9-р ишлэл дээр ингэж гарсан байгаа. Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсрэгүүц. Дэлхийд буй ах дүү нар чин адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ гэж хэлсэн байгаа. Мөн урагш нэргүүлээд 1-р Петр 2-ын 12 дээрээс харуулна. Бас ийм агуулгууд гарч байгаа. 2-ын 12 дээр харинхан дунд бие зүг авчив. Ингэснээр тэд та нарыг муу мухайг үлдэгч хэмээн гүтгэвч сайн үлсийг чинь олж харна. Тэгээд түүний ирэх өдөр бурхныг алдаршуулах болно. Мөн энэ үед Христэд итгэгч нарыг гал төмөрөөс гадна өөрөөр гүтгэж байсан бас нэг зүйл нь юу юм бол Христэд итгэгч хэмээх тухайн үед гарч ирсэн Ромын зүгээс харуулна шин шашин байсан баг. Тийм учраас Христэд итгэдэг хүмүүс бүр цаашлаад хүний махыг хүртэл эддэг. Мөн амьтны цусыг уудаг. Бүр цаашлаад хүний цусыг хүртэл уудаг гэдэг яриаг гаргасан баг. Мэдээж энэ нь хоосон яриа биш тийм үү? Яг гэвэл тэр үеэс эхлэн Есүс тиймээс ариун зогийн ёслыг бид бүхэн семинар дууссаны дараа үйлддэг үстэй. Дар савлан талхыг идэнгээ. Есүсийн хэлсэн тэр тушаалын дагуу тиймээс энэ талхнаас ид. Энэ бол миний та нарын төлөө өгөх миний бие гэж хэлсэн мэт. Мөн дарсыг уунга бүх хүмүүсийн төлөө урсгасан миний гэрээний цусыг санагалзангаа энэ хайрыг тунхаглан амьдрах ёстой гэдгийг санан Христэд итгэж хүмүүс тэр анхны чуулганы үеэс эхлэн энэ ариун зогийн ёслыг үйлдэж байсан баг. Тийм учраас эдгээр олон гүтгэлгүүд байсан учраас үнэндээ тэр үеийн ахан дүүс асар олон энэ хавчлага дунд бодитоор амьдарч байсан баг. Мэдээж тэр үед Христэд итгэх шидэг хүн хуулиар хамгаалагдах юу ч хүүгээр бүхий л хүмүүсийн өмнө хизээч вэ алуулахад бэлэн тийм амьдралтай амьдарч байсан баг. Тэр үеийг хичнээн төсөөлөн бодоод ч бидний хувьд төсөөлхийн аргагүй тийм аимшигтай цаг үе байсан баг. Мэдээж өнөөдөр бид бүхэн хуулиар хамгаалуулсан шашин шүтгтэр эрхийг эдлэн амьдарч байгаа тийм үү? Тийм учраас энэ үед аврагдаад ийхүү итгэлээ захиад амьдарж байгаа ч гэсэндээ гарцаагүй талархах ёстой тийм зүйл болов уу гэж бодож байна. За гисэн эдийч энэ олон хавчлага дунд яасан юм бол итгэгчид бүр илүү хүчээ нэгтгэн энэ сайн мэдээний төлөө хичээнгүйлэн амьдарч байсан тэр түүх Библиэлд гарч байгаа. Тиймээс Үлс номын 8-р бүлэг дээр ч тэр тархсан хүмүүс очисон газар болгондоо сайн мэдээг тунхаглаж байлаа гэж хэлсэн. Мөн үгийг сонсох ёстойндоо өдрөөс өдөрт нэмэгдэж байлаа. Ийм үйл явдлууд энэ Үлс номыг ч гэсэндээ уншаад үзвэл асар олон удаа гарч байгаа. Бидний бурханч тэр зовлонгоор дамжуулан яадаг вэ? Тэр агуу ажлаа хийдэг баг. За энэ дээр гарсанчлан төр суурьшигч нарт гэж хэлсэн байна тийм үү? Нэгдүгээрт нь энэ төр суурьшигч гэдэг үгийг хамтдаа төр эхлээд тунган бодож үзцгээе. Авралыг авсан хүн үнэндээ энэ хорвоо дээр зөвхөн эднэр төр суурьшигчаар амьдраа зогсохгүй энэ дотор бид бүхний жинхэнэ эргний харьяал нь хаана байгаа вэ гэдгийг ч мөн илэрхийлж байгаа тийм утга байна. Энэ хорвоо нь бидний хувьд юу бол? Бурхан энэ ертөнцийг яагаад бүтээсэн юм бол? Сүүлийн үед Монгол даяар гарч байгаа мэдээ бий тийм үү? 16 настай охиныг онц хэрчхийгээр хөнөөсөн хэрэг учрыг нарийн мэдэхгүйч шудраг шүүх ёстой, шүүхээс шудрагасыг ирж хайж байна. Ийм мэдээ олон яриануд гарсаар байгаа тийм үү? Энэ ертөнцийг харуул яах вэ? Энэ газар дээр бид бүхэн мөнхөд амьдрахын тулд Бурхан энэ ертөнцийг бүтээсэн болоо семинараар дамжуулан сурсанчлан энэ дэлхийн юу юм бол Бурханы бидэнд жинхэнэ өгөхийг хүссэн тэр ертөнцийн биш байх. Бурхан бидэнд өгөхийг хүссэн тэр жинхэнэ ертөнцийн бидний төсөөлхийн чаргагүй дүдээр үзэж чихээр сонсоогүй хүний зүрх сэтгэлд оромгүй тэр ертөнцийг Бурхан өөрийг нь хайрладаг хүмүүст бэлдсэн гэсэн тэр үгтэй адилхан тэр ертөнцийг өгөх нь Бурхан биднийг бүтээсэн эцсийн зорилгоо гэсэн үг байна. За тийм учраас үнэндээ энэ ертөнц нь юу юм бол бид бүхний хувьд төр оршин сууж байгаа тэр газар байх. Тийм үү?
Библи дээрээс харуулна итгэлийн бүхий хүмүүс юу юм бол энэ газрыг төр сууршин өнгөрөх тийм газар хэмээн бодон тэнгэрт Бурхны бидэндээ бэлдсэн тэр мөнхийн деважинд мөнхийн тэр найдвараа тавин амьдарч байсан баг. За ганц хоёр хүнийг олж харъя да. Энэ 1-р шаш тэр номноос олж харъя да. Хуучин гэрээний 1-р шаш тэр Библийн орчуулгаас хамааран хуудасны тоо зөрж магадгүй ч хуучин гэрээний 487-р хуудас. 1-р шаш дээр рин 29-р бүлгийг харъя да. 1-р шаш дэрийн 29-р бүлэг дээрээс харуулаа. За. Бурхны ариун өргөөг бэлдэхийн тулд өргөл болон олон зүйлийг бэлдэж байгаа Давид хааны өчлөн дээр гарч байгаа. 1-р хаад номын 29-р бүлэг дээрээс харуулна. 29-ийн 14-өөс эхлээд харуулна. Ийм гарсан байгаас. 29-ийн 14-өөс эхлээд 15 дугаар ишлэлийг хүртэл хамтдаа уншиж үзье да. Гэхдээ би хэн болоод миний ард түмэн юу болоод ийхүү сайн дураар өргөж чадсан бэ? Учир нь бүх зүйл танаас бөгөөд таны бутраас бид танд өргөсөн юм. Бид бүх эцэг өвгдийнхөн адил таны өмнө цагаач бөгөөд төр суугчд билээ. Дэлхий дээрх өдрүүд маань сүүдэр адил бөгөөд ямарч найдвар алгаа гэж хэлсэн. Давид хаанч тэр энэ газар дээр амьдарч байгаа энэ амьдралаа цагаач бөгөөд төр сойр шиг чимээн хэлсэн байгаа юм. Тийм ээ. Үнэн дээр энэ газар дээр байж байгаа тэр бүхий л орон гэр бидний хувьд юу юм бол төр сууршиж байгаа тэр түрээсийн байртай адилхан баг. Манай олон оюутнууд мөн ахын дүүсийн дотор ч гэсэндээ түрээсийн байранд байгаа ахын дүүс олон байгаа. Хугацаанд дуусах юм бол юуг нэмэх лөө ихэнх нь нэмдэг юм шиг байна тийм үү? Сарын түрээсээ бидний санаа зовоороо энэ Давид хаан үртэл байна шүү дээ. Давид хаан хаана амьдарч байсан бэлээ? Хааны ордонд амьдарч байсан. Түүнийг хэлэхдээ энэ 19 оны орчуулга дээр болохоор цагаач болон төр суугчд гэж хэлсэн байгаа. 13 оны орчуулгыг харталаа бид нэр бүх эцэг өвгдийнхөн адил хөлслөн суугчд билээ. Тэгэж хэлсэн байхгүй юу? Бодтоор Давид хаанч тэр агуу хааны ордонд амьдарч байсан боловч юу ч тутахааргүй тэр тансаг ордонд амьдарч байсан ч түүнийгээ тэрээр хөлсний байр гэж хэлсэн баг. Энэ үг тайтгаруулах үг сайн мэдэхгүй ч. Миний өвч тэр тэгж амьдарч байгаа юм шиг. Бид бүгдээр адилхан байж. За. Эцтэй юу юм бол энэ ертөнцид бид бүхэн төр зур ирсэн хүмүүс баг. Бурхны бидэнд өгөхийг хүссэн тэр ертөнцийг тэр ертөнц рүү очих хүртэл юу юм бол энэ газар дээр төр амьдарч байгаа тийм хүмүүс баг. Тиймээс Бурхан биднийг бүтээсэн зорилгонч тэр энэ газар дээр төр зур байх энэ хугацаанд энэ тэнгэр газрыг бүтээсэн тэр мөнхийн Бурхны бидэнд өгөхийг хүссэн тэр мөнхийн ертөнцийг олж аваасаа хэмээн бидэнд энэ үгийгч бидэнд өгсөн баг. Эцэст нь Давид хаанч тэр цагаач бөгөөд төр суугчд гэж хэлсэн мэз. Яг л буудалд орох үедээ бид өхөн гадаад хавасрт болон үнэмлэхээ өгөөд тэр буудал руу ордог тийм үү? Орсныхаа дараа маргааш нь гадаад хавасртаа дахин буцааж аван тэр газрыг орхидог үсттэй. Тэгдэг үз. Чек аут гэж нэрлэдэг тийм ээ. Энэ Давид хаан ч гэсэндээ чек аут хийсэн баг. Хойш нь ард нь гарч байгаа 29-ийн 28 дугаар ишлэлийг хамтдаа уншийе да. Түүний өдөр хоногуд эд баялаг нэр хүн дээр дүүрэн байж сайхан өндөр наслаад нөхчөө. Түүний хүү Соломон түүний оронд хаан боллоо. Өндөр наслаад тэрээр өөд болсон баг. Мөнхийн найдвар гэдэг зүйл байхгүй бол яах вэ? Энэ амьдрал ямар утгагүй бол тийм үү? Давид хаан хичнээн их эд баялаг тэр бүх зүйлийг хураасан ч юу юм бол
Түүний хүн түүнийг нь өвлөн аван хаан тусыг нь ч өвлөн авсан байгаа эцтэй. Үндэ бид өхөнч тэр юу юм бол? Энэ газар дээрх амьдрал нь түүнтэй адилхан баг. Яагаад гэвэл бидний жинхэнэ очих ёстой тэр газар нь юу юм бол? Мөнхийн дэважин учраас. Бурхан энэ ертөнцийг ч тэр үзэглэнтэйгээр бүтээсэн тийм үү? Манай монголч гэсэндээ мэдээж үзэглэнтэй орон гэж боддог. Гэхдээ гадаад руу ийш тийш яваад үзвэл Монголоос ч илүү үзэглэнтэй газрууд мөн олон байгаа ах тийм ээ. Олон газар очиж үзээгүй ч үзэглэнтэй газар очих гэсэндээ их байдаг юм шиг байна. За энэ бүхнийг үзэглэнтэйгээр бүтээсэн тэр зорилго нь юу юм бол? Үүнээс ч илүү үзэглэнтэй жинхэнэ ертөнцийн байгаа гэдгийг харуулахын тулд үстэй тийм ээ. Тиймээс энэ ертөнц нь юу юм бол? Төр байж байгаадаа үдлэх тийм ертөнц баг. Бидний амьдралын өдөр хоногуд нь 70 жил юм. Гэвч хүч чадалтай байхаваас 80 жил боловч тэдгэрийн өргөл нь зүдүүр уй гашуу дунд өнгөрдөг. Учир нь бид нисэн ододгоо гэж хэлсэн. Энэ шинэ Библиэр халин ододгоо гэж хэлсэн байж. Тун удахгүй яах юм бол? Үрээ орхин нисэх тэр шовоо шиг тийм үү? Бид өхөн энэ ертөнцийг орхин намайг бүтээсэн дээр эзэнтэй уулзахаар мөнхийн мөнхө тэр ертөнц рүү явах болно гэдгийг бид өхөн үргэлж санаж амьдрах ёстой гэж бодож байна. Зарим хүмүүс хэлэхдээ энэ хүний амьдралыг цагтаа адилхан гэж хэлдэг. Энэ одоо ч тийм цагнууд байдаг, механик цаг гэж хэлдэг тийм үү? Бааданг нь эргүүлж яадаг үлээ цаг нь явдаг. Бааданг нь эргүүлсэн ч баг багаар тэр бүршин сулрангаа цаг нийцтэй зогсдог шиг тийм үү? Бидний амьдралч тэр түүнтэй адилхан гэж хэлж байна. Төр цор. Энэ Мянмар гэж улс байдаг тийм ээ. Өмнө сонсч байсан. Энэ Мянмар гэдэг улсад дөнгөж төрсэн хүүхдийг насыг нь 60 гэж тоолдог байсан гинэ. 60 наснаас. Тийм учраас нэг нас хүрлээ. За хэдэн нас хүрж яах гэсэн 59 хүрж яах. Арай хил дороогүй юм шиг байна тийм үү? 3 настай боллоо Монгол руу тийм ээ. Хил дорноос 3 настай болоход ерөнхийдөө нэг тэгдэг баха. Юм ярьж гэлдэг. Нас сүдэр хэд зоглож яах гэвэл нэг 57 үрээ байж гэнэ. Эцтэй 60 хүрээхтэй ах уу? Тэг болдог баг. Түүнээс цааших нь юу юм бол? Нэмэлтээр өгсөн тийм амьдралаа гэж үздэг гинэ. Одоо тэгдэг үг мэдэхгүй ч эртнээсээ тэгж ярьдаг байсан гэж сонс. Бид өхөнч тэр ялгаагүй юм болоо. Эндээс авах ёстой сургамжууд олон байгаа болов уу гэж тийм ээ. Үнэхээр төр сууршигчид гэдгийг бид өхөн хизээч мартаж болохгүй байна. Онцгойлон монголчуудыг нүүдэлчин ард түмэн гэж хэлдэг. Тийм учраас энэ нүүдэл суудлаа хийж үзээгүй хүн мөн хөдөө очиж үзээгүй хүн байхгүй байна. Хөдөө малчин альд яваад оруулна. Амьдрал нь ямар байна? Энгийн байна уу? Эсвэл олон зүйл байна уу? Үндэ тэр хүмүүстэй харьцуулах юм бол бидэнд байгаа зүйлсүүд нь дэндүү их юм шиг байна, тийм ээ. Манай эмэгтэйчүүд эгчнэрийн хөвч төр тийм үү? Ишка уудлахаар өмсөх хувцас олдохгүй байгаа юм. Олддог тийм үү? Галтгоогоо эргүүлэхээр аятайхан тавг харагдахгүй байгаа юм. Зөндөө олон тавг хүнд байгаа гэдэг. Тэ нүүдэлчин хүмүүсийг очиад хараад үзээрэй. Юу вэ? Жилийн 4 улиралд хаварж, намарж, өвлж, тийм ээ? Мөн цуслангийн газар руугаа хизээч нүүхэд бэлэн тийм хөнгөн эглэж ирэн амьдардаг үстэй. Үүнтэй адилхан бид өхөнчтөр яах ёстой юм бол? Үнэхээр тийм зүрх сэтгэлээр энэ газар дээр амьдрахыг эзэн бид өхөнд тасралтгүй хэлж өгж байгаа. За. Шинэ хуучин гэрээний бүхий л хүмүүс юу юм бол? Энэ газар дээрх амьдралыг нь төр суурьшигч. Өөрсдөө тинхүү бодон тинхүү бүхий л зүйлээ тэнгэрт мөнхийн умсад найдвараа тавин тэд бүхэн амьдарч байсан баг. Бид өхөнчтөр тэндээс сургамжийг авангаа тэр амьдардаг тийм бид өхөн болоосоо гэж хүсэж байна. Хамтдаа Филиппой номын 3 дугаар бүлгийг олж харъя да. Филиппой 3 дугаар бүлэг. За сайн мэдэх ишлэл бах зарим хүмүүст нь Филиппой номын 3 дугаар бүлэг дээрээс харуулна. Гурийн 18-аас 21 дугаар ишлэлийг олж харъя да. Филиппой 3-ийн 18-аас 21 дугаар ишлэл. За олсон бол хамтдаа
Уншия. Миний та нарт үргэлж ярьж байсан олон хүн одоо Христийн загалмаан дайснууд мэт явдаг гэж би уйлан байж хэлж байна. Тэдний төгсгөл суурил, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшигт зүйлсээр сайрхаж газрын юмсыг л сэтгэдэг. За энэ үртэл уншия. Энэ дээрээс харуулна Паул үнэхээр уйлан байж хэлсэн хүмүүс гэж гарч байгаа үстэй. Энэ ертөнцийн хүмүүсэд энэ ертөнцийн бүх зүйл баг. Мөн энэ дээр гарч байгаа хүмүүсийг харуулна миний та нарт үргэлж ярьж байсан хүмүүс гэж хэлсэн байгаа. Үргэлж ярьж байсан олон хүмүүс. Энэ үгнээс бид хүн мэдээж болох зүйл нь Паул таамт тиймээс сайн мэдээний төлөө нэг хэсэг хамтдаа явж исэн хүмүүсийг хэлж байгаа гэдгийг мэдээж болохоор байгаа. Гэхдээ эдгээр хүмүүсийн дотор ч юу гарч ирсэн байна? Үргэлж ярьж исэн олон хүн одоо Христийн загалмаан дайснуудад явдаг гэж би уйлан байж хэлж байна. Илч Паул 2 дугаар Коринтын 11 дугаар бүлэг дээр ч юу юм бол өөрийнхөө авсан олон зовлонгуудын талаар хэлэнгээ тэр дотор хуурамч ахын дүүсийн аюул гэдэг үг хүртэл гарч байгаа байж. Паул таамт явж исэн тэр хүмүүсийн дотор ч юу юм бол эцэст нь Иесус Христийн тэр мөнхийн агуу хайрыг бүрэн төгсө ухаараагүй тийм хүмүүс ч бодитоор байсан баг. За мөн энэ ертөнцийн бүхий л хүмүүс нь юу юм бол эцэстээ энэ ертөнцийг бүх зүйл хэмээн бодож байгаа учраас юу юм бол энэ дээрээс тэдний төгсгөл нь суурил, тэдний бурхан нь ходоод бөгөөд тэд гутамшиг зүйлсээр сайрхаж газрын юмсыг л сэтгэдэг гэж хэлсэн байгаа юм. Бодитоор энэ ертөнцийн хүмүүс нь юу юм бол энэ газар дээрх зүйлс устж үгүй болох энэ ертөнцийн зүйлсүүд ийм зүйлсүүдийг л ирж хаан амьдарч байгаа тийм хүмүүс байх. Харин авралыг авсан хүмүүс нь одоо өөр хүмүүс байх. Энэ ертөнцийн төр зур үдлээд буцах тийм ертөнц. Энэ ертөнц нь бидний жинхэнэ мөнхийн найдраа тавих тийм зүйлс биш юм байна гэдгийг ухаарсан тийм хүмүүс байх. Тийм учраас ард нь 10:20-21 дээр энэ үг гарч байгаа. Харин бидний иргэний харьяал нь тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тисэж ядан хүлээж байна. Бидний иргэний харьяал одоо хаанагаа гинэ? Тэнгэрт байгаа гэж хэлсэн баг. Тэндээс бид бүхнийг хайрлан бидний төлөө загалмаа дээр үхэж өгсөн тэр Есүс Христийг хүлээж байгаа тийм хүмүүс баг. Яагаад юм бол Есүс тэнгэрээс дахин ирэхэд тэр өдөр нь энэ ертөнцийн хувьд төгсгөл нь баг. Харин бидний хувьд жинхэнэ эхлэл нь баг. Тийм учраас тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээр дорд биеийг маань өөрийнхөө цог жагууланд биетэй адил болгон өөрчилнө гэж хэлсэн байгаа юм. Эзнийг ирэх тэр өдөр юу юм бол энэ төр зур амьдрах ертөнцийг орхингоо эзэнтэй уулзсангаа бид бүхэн мөнхийн мөнх тэр ертөнц рүү орох бол. Тиймээс энэ ертөнцийн хүмүүс шиг амьдрдаг биш. Үнэхээр итгэсэн хүн шиг. Мөнхийн диважинг олж авсан хүмүүс учраас олж авсан хүний дайтай амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Хойш нэргүүлээд Колосой номын 3:1 дээрээс харуулна. Хайс нэргүй би уншиж өгье. Тиймээс хэрв та нар Христ таамд амьлуулагдсан юм бол дээгүрх зүйлсийг хай. Тэнд бурхны баруун талд Христ заларч байгаа. Тиймээс Христ таамд амьлуулагдсан юм бол үнэхээр Есүс Христ миний төлөө загалмаа дээр цовдлогдсон. Миний оронд тэрээр үхэж өгөн. Есүсийн үхэл нь миний үхэл. Мөн Есүсийн амьд нь миний гимнүглийн уучлалын баталгаа болон Есүстэй хамт бич тэр мөн хан дотор амьлах болно гэдэг тэр итгэлийг бид бүхэн олж авсан хүмүүс үсттэй. Тийм учраас одоо яаг нь юу гэнэ? Бурхны баруун гарт тэр заларч байгаа. Газар дээрхийг ус. Дээгүрх зүйлсийг эрмэлзээ гэж хэлсэн баг. Бид бүхэн энэ газар дээр амьдарч байгаа зорилго нь юу юм бол? Зөвхөн 70-80 жилийн энэ амьдрал бидний зорилго биш баг. Тийм үү? Мөнхийн мөнхөд үлдэх тэр мөнхийн суу алдар. Мөнхийн мөнхөд аз жаргалтай амьдрах тэр ертөнцийг харангаа. Одоо энэ үннийг мэдэхгүй байгаа. Тэр мөнхийн зүйлсийг мэдэхгүй байгаа. Биднийг бүтээсэн бүтээгч байгаа гэдгийг мэдэхгүй байгаа. Тэр олон хүмүүст энэ үннийг тараахын тулд тэр бидний амьдралын зорилго болсон тийм хүмүүс баг.
Тэр амьдрал нь юу юм бол? Жинхэнэ амьдрал бөгөөд хамгийн утга учиртай тийм амьдралаа гэсэн үг байна. За. Ганцхан Давид гэж хэлсэн болов уу? Үгүй. Эдгэлийн бүхий л хүмүүс яасан юм бол? Өөрсдөө энэ ертөнцийг төр сууршиг чимээн бодонгоо энэ газар дээр найдвараа тавилгүйгээр амьдарч байсан. Хамтдаа Еврей номын 11 дугаар бүлгийг харъя. Еврей 11. 자, Еврей 11-ийн 8-аас 9 10 дугаар ишлэл хүртэл би эхлээд уншиж өгье. Эдгэлээр Авраам өв болгон авах гэж байсан нутаг руу явхаараа дуудагдахдаа дуулууртай байв. Тэр хаашаа явж байгаагаа чи мэдэлгүй гарч яв. Эдгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчд болох Исаак Яаков нартай хамт майханд амьдарч амлалтын газарт харийн нутагт буймэт суусан. Учир нь Авраам сойр бүхий хотыг хүлээж байсан юм. Түүнийг зохион бүтээгч ба барилгач нь бурхан юм аа гэж хэлсэн баг. Энэ үгийг хальт харах юм бол Авраам өрхий зайлуул их л ядарсан хүн байж дээ. Харийн нутагт нэг муу майханд амьдрангаа хэмээн бодож магадгүй юм. Тэгээ Библийг уншаад үзвэл Авраам үнэхээр баян чинэлэг тийм хүн байсан гэдгийг мэдэж бол. Гэрт нь өссөн 318 зарцтайгаа хамт Лотыг аврахаар явсан яриа хүртэл гарч байгаа. Түүний мал сүргэнч тэр ямар их байсан бэ гэдгийг Библиэс мэдэж болно. Тэгээ тэрээр яасан юм бол энэ газрыг төр сойр шиг чимээн бодонгоо майханд амьдрангаа тийм хүн амьдэрсэн байгаа. 13 дугаар ишлэл дээрээс харуулна. Тэд бүгд амлалтыг авалгүйгээр харин холоос тэдгэрийг харж батлан хэрэлж өөрсдийгөө дэлхийд гадны хүн ба төр сойр шигч гэдгийг хүлээн зөвшөөрч итгэл дотроо өөд босон билээ. Яасан бэ? Өөрсдийгөө төр сойр шигч хэмээн хүлээн зөвшөөрч гэж хэлсэн байгаа зү. Үүнийг бид хүн хүлээн зөвшөөрөх ёстой юм шиг. Тэгсэн чинь ертөнц гоё байна уу? Жаахан байж байгаад юммаар байна уу? Эзэн жоохон байж байгаад ирээсэ гэж хүсэж байна уу? Мэдээж авралыг авсан хүмүүст энэ газар дээр амьдарч байгаа үлдсэн зорилго бий. Одоо ч бидний эргэн тойронд аврагдаж чадаагүй бидний хайртай хүмүүс. Энэ сайн мэдээг сонсох ёстой үе олон хүмүүс бидэнд байгаа үстэй. Тийм учраас бид хүн үнэндээ энэ газар дээр оршин байж амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж түүгээрээ дамжуулан эргэн тойрондоо сайн нөлөөг үзүүлэн тэднийг эзэн рүү удирдахын тулд амьдарч байгаа тийм хүмүүс байна. За. Авраамч тэр, Мосеч тэр, эдгэлийн олон хүмүүс яасан юм бол инхүү амьдарч байгаа сайн гэдгийг бид хүн мэдэх ёстой байна. 1 дугаар Петр номоо дахиад харъя да. За. 1 дугаар Петрийн 2 дээрээс харуулсан тийм учраас ийм хүртэл гарч байгаа биз. 2-ын 11 дээрээс харуулна. За. Хайртуудаа сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махуудын хүсэл тачаалуудыг цээрлэхийг цагаач ба төр сууршигч болсон та нараас би гуя. За. Энэ газар дээр харин хүмэд амьдарч байгаа хүний хувьд төр сууршигч хүмүүсийн хувьд бас бидний бодох ёстой зүйлсүүд байгаа. Яах ёстой гэсэн мэ 1 дугаарт нь сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махуудын хүсэл тачаалуудыг цээрлэхийг цагааж ба төр сууршигч болсон та нараас би гуй гэж хэлсэн байгаа. Энэ газар дээр амьдрахад бид хүндээ саад болдог олон зүйлсүүд байгаа. Тэрний ихнийх нь юу юм болоо? Энэ сэтгэлийн чинь эсрэг дайтдаг махуудын хүсэл тачаалуудыг цээрлэх гэж хэлсэн байгаа. Олон хүмүүс аврагдаад онцгойлон удааг хүмүүс. Онцгойлон өнгөрсөн 7 хоногт семинарыг сонсоод бурхны хайрыг ухаарсан хүмүүс ч байгаа. Аврагдах үед ийм эргэлзээ төрдөг. Ийм буруу ойлголт бий болдог баг. Одоо би аврагдсан юм чинь ёстой нүгэл хийхгүй эзнийг баярлуулаад зөвтөөр амьдрах болно. Мэдээж тэр сэтгэлээ сахингаа баг зэрэг тэгж амьдрч чадах хүмүүс ч байж болох юм ихтэй. Бодитоор амьдрах тусам юуг ойлгодог вэ? Миний дотор энэ хормоо зүйлс нь үнэнхээр их юм тийм ээ. Нэг нөгөө авралыг авах үед бид өхөн гмийн талаараа гимшиж байснаасаа илүүгээр аврагсны дараа он цаг хугацаа өнгөрөх тусам юу юм бол
бүр илүү гим нүгэлдээ гимшин амьдрдгаа гэж хэлж бол. Тийм ээ. Бурхныг мэдэх тусам түүний ариуныг бид өхөн ухаарах тусам яах вэ? Эзний өмнө ямар бохир вэ гэдгийг. Үнэхээр авгалдаа мэдэх хүн, өт мэдэх хүний хүү гэдэг тэр үг нь үнэндээ ямар цөөлөн үг вэ гэдгийг ч гэсэндээ ойлгох болдог байна. Адгууснаас ч долоондор тэр зүрх сэтгэл, өт авгалдаанаас ч бохир ийм бодол бид бүхний дотор байгаагаа өөрсдөө бид бүхэн олж хардаг байна. За, түүнийг яах ёстой юм бол? Энэ дээр хэлэхдээ сэтгэлийн чин эсрэг дайтдаг махуудын хүсэл тачаалуудыг цээрлэхийг гэж хэлсэн байгаа юм. Үүнээсээ үүнийг цээрлэн буюу үзэн ядаж амьдраа гэсэн ийм утга байгаа юм. Ягаад гэвэл 12 дээр гарч байгаачлан харийнхын дунд бие зөв авчив. Ингэснээр тэд та нарыг муу мухаг үлдэгч хэмээн гүтгэвч сайн үлсийг чинь олж харна. Тэгээд түүний эх өдөр бурхныг алдаршуулах болно. Эцтэй нь юу гэсэн үг юм бол? Авралыг авсан хүмүүс одоо эзний тэр агуу хайрыг мэдсэн учраас энэ зүрх сэтгэлд маань байж байгаа энэ гэмт чанаруудыг баг багаар ялан амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Тэгхийн тулд яах ёстой юм бол? Нэгдүгээрт нь үг нөхөрлөл гэж яриад байгаа тийм үү? Эзний өдрийн үг, 3 дахьын үг, дүүргийн нөхөрлөлүүд. Олон мэд санагдаж байгаа энэ олон нөхөрлөлүүд байна шүү дээ. Эцэст нь бидний энэ бохир сэтгэлийг өдөр болгон ухааж өгдөг тэр хүч нь ах. Үгнээс хол нөхөрлөлөөс хол 7 хоног амьдраад үзээрэй. Юу болох вэ? Сонин болж эхэлдэг. Сар болоод үзээрэй яах вэ? Хэдэн сар болчоод эргэж ирдэг хүмүүс бий. Аль хэдийн харцсан яадаг бол энэ фокус нь таархаа болсон байдаг тийм ээ. Нүд нь. Тэ итгэлээр хүчтэй үгээ сонсоод амьдарч байгаа хүмүүс ямар бол? Нүд нь галзаад байж байгаа ч мэдээж бүр илүү ууртай болдог хүмүүс ч яах тийм ээ. Энэ өдөр болгоны эзний өдөр болгоно сонсож байгаа үгнүүд. Дүүргийн нөхөрлөл, аавуудын нөхөрлөл, ээжүүдийн нөхөрлөл, залуучдын нөхөрлөл, оюутны нөхөрлөл, олон нөхөрлөл байгаа юм. Үндэ энэ бүхий нөхөрлөлүүд нь шүү дээ. Бид өхөндөө эдгэлээ сагж ядах тэр нэгүслийг өгж байгаа гэдгийг мартаж болохгүй байна. Онцгойлон энэ удаа авралыг авсан хүмүүс маань сэтгэлдээ шийдвэр гаргаасай гэж хүсэж байна. Ямар шийдвэр бол? Би хэд зээч эзний өдрийн үгээ таслахгүй. Мөн 3 дахьын үгээ таслахгүй. Мөн дүүргийн нөхөрлөө таслахгүй. Мэдээж ийм шийдвэр гаргах нь санснаар тийм амархан биш юм шиг. Миний өвч тэр амархан байгаагүй юм шиг. Аврагдаад удаагүй байх үед тийм ээ. Эхэндээ тэр анхны яриар жоохон хүмүүс хүчтэй амьдэрдэг. Үгэндээ хичээнгүлэн ирж өгнө, үгийн сонсож өгнө, нөхөрлөлд нь орж өгнө, өгсөн хоолыг нь идэж өгнө тийм ээ. Баг багаар яа тийм болоо. Ивэн сүмд ингэж яваад, ингэж итгэлээр амьдарч ингээд яваад байдаг. Хидүүдээ ажил амьдралаа зохицуулаад, хидийдээ тийм ээ. Орон гэрээ авч яваад хидийдээ энэ бусад ажил төрлөө амжуулах бай. Ийм зүрх сэтгэл төрдөг баг. Гэхдээ хэцүү ч гэсэндээ сэтгэлдээ шийдвэр гаргаад үзээр. Миний өвчтөр аврагдаад хамгийн анх чийжсэн ишлэл маань Матай 6-гийн 33 дугаар ишлэл байсан. Харин эхлээд түүний хаанчлал, түүний зөвхт байдлыг хайхдаг. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгнө. Үндэ энэ ганц үгэнд бид хүн итгэж чадаад тийхүү амьдрал яах вэ? Бидний амьдрал өчигдөрөөсөө өнгөрсөн жилээсээ өшөө илүү дээр тийм амьдрал болох болно гэж бодож байна. Өчигдөр манай төвийн бүсийн ээжүүдийн нөхөрлөл болох үед нэгэн залуу ээжийн гэрчлэлийг сонссон. Манай ээжүүд сонссон баг. Товчхон хэлэх юм бол их шудраг гэрчлэлээ ярьж ах шүүсэн. Бүгдээр мэдэж байгаа учраас хэлж байгаа шүү за. Солонгос руу явах боломж гараад нөхөртөөгөө явах уу гэж шийдээд нөхөр нь эсэргүүцээд яваа гэнэ. Тэгээ юу гэж хэлхий худлаа хэлэх юм солонгос руу байр авахаар явсан гэж хэлэх үү? Тэгж хэлээд яваагүй. Мэдээж юуг сонгосон бол итгэлийг сонгосон биз дээ. Гэтэл яасан бол Бурхан бүгдийг нь шийдэж өгсөн. Орон байргүй гэр бариад амьдрах уу гэж бодож ирсэн. Одоохондоо ээжийнхэн гэрт тийм ээ төр үнгүүгээр түрээсээр амьдарч байгаа ч Бурхан бидэнд 2 өрөө байрыг өгсөн.
одоохондоо ашиглалтанд ороагүй байгаа гэж хэлээ л дээ. Үнэхээр тийм. Эзэнт найдаад амьдрал. Сэтгэлдээ шийдээд бид бүхэн үнэхээр энэ сайн мэдээний төлөө амьдрыг шийдэх үед яа тийм бол эзэн тэр бүх зүйлийг чи яа тийм бол дүүргэж өгдөг баг. Асуудал нь юу вэ? Бид бүхний дотор эргэлзээ байгаад байдаг учраас мэдээж одоохондоо этгэл нь сул байж бол тийм ээ? Этгэл нь дөрөө байдаг. Тийм учраас яах ёстой юм бол эзний өдрийн үг эдгээр үгнүүдийг тасалж болохгүй. Яадагч байсан би юуг нь мэдэхгүй ч яах ёстойгоо мэдэхгүй ч үгээ яадагч байсан сонсъё. Ийм шийдвэр бүгдээрээ гаргаасаа гэж хүсэж байна. Тэгж шийдсэн үнд яа тийм бол эзэн тэр нэгүслүүдийг яадах вэ? Нэг нэгээр нь намайг мэдээч байхад яа тийм бол өгснийг хожим нь эргээд харуул яа тийм бол ухаардаг байх. Итгэхэд амьдртал. Эзэн үнэхээр надад өгсөн юм байна. Итгэхэд амьдртал. Эзэн тэр дутууг маань дүүргэж өгсөн юм байна. Итгэхэд амьдртал эзэн миний залбирлыг биелүүлж өгсөн юм байна. Энэ хамтыг мэдэх ёстой байх. Тиймээс эзэн сайн гэдгийг амсаж үз. Хоолны амтыг амсаж үзэхгүйгээр мэдэх боломжгүй шиг. Бидний эзэн үнэхээр сайн эзэн гэдгийг биднийг хайрласандаа цорын ганц хүүгээ чи хайрлалгүйгээр харамлалгүйгээр өгсөн эзэн энэ бүгдийг бүхнийг та нарт сул өгөхгүй юу гэсэн тэр үг шиг. Эзэн бид бүхэнд үнэхээр тусалдаг сайн эзэн гэдгийг юу юм бол бодитоор итгэж амьдрч үтсэн үе яа тийм бол тэр амтыг нь мэдэж буйрэлөө амтшдаг тэр итгэлээр амьдрдаг баг. Амаа нэг тамшаалаад үз. Амттай бол идвэл тэгдэг үз. Үнэхээр эзний тэр сайныг амталж мэддэг тийм бид бүхэн болоосоо гэж хүсэж байна. За. Нэгдүгээрт нь яах ёстой юм бол үг нөхрөлөөсөө хизээж холдож болох. Сэтгэлдээ шийдвэр гаргаасаа гэж хүсэж байна. За. Мөн 17 дугаар 1-р өдөр 1:17 дээр чи ийм гарч байгаа юм. 1-р өдөр 1:17 дээр хүн бүрийг ялварлгүйгээр үйлсийн дагуу шүүдэг нэг та нар эцэг гэж дууддаг юм бол энд байх хугацаанд имэн бие зөв авчваа гэж хэлсэн байгаа юм. Энэ Бурханаас имээсэн тийм амьдралаараа амьдрахыг эзэн хүсэж байгаа. Харийн нутагт очивол бид бүхэн нутгаа боддог тийм үү? Тийм ээ. Гадаадд байж байгаа монголчуудын талаар тэнд тийм хэрэг тарьсан гин, зодон хийсэн гин, хулгай хийсэн гин ийм зүйл харуул ямар сэтгэл төрдөг вэ? Тийш очивол боломж байна гэж харж байна. Өөр бухимдал төрдөг тийм үү? Нэг үхрийн ивэр дөриг бол мянган үхрийн ивэр дөригнө гэдэг үг шиг яах юм бол нэг хүний алдаанаас олон яах вэ? Бүх Монгол гэдэг тэр улсын нэр хүнд нь унах үйч бий тийм ээ. Тэрнтэй адилхан юу юм бол авралыг авсан хүмүүс нь Бурхныг эцгээ болгосон тийм хүмүүс байх. Энэ ертөнцийн хүмүүсийн хувьд бид бүхэн Христийн аянхлан үнэр гэж хэлсэн. Заримд нь амнаас амин түргэх аянхлан үнэр бол заримд нь үхлээс үхэл түргэхлээр үнэрч гэж хэлсэн байж байгаа. Бүх хүнийг хүн бүрийг ялгуурлгүйгээр үйлсийн дагуу шүүдэг нэг та нар эцэг гэж дууддаг юм бол Бурхныг эцгээ гэж боддог, эцгээ гэж дууддаг хүмүүс юм бол гэсэн үг байгаа. Бурхны хүүхэд юм бол гэсэн байгаа. Тийм бол яах ёстой юм бол энэ газар энд байх хугацаанд энэ газар дээр төр зур оршин сууж байгаад явах тийм хүмүүс учраас юу юм бол энэ байх тэр богинохон хугацаанд үнэхээр имэн бие авчваа. Үргэлжид Бурхны өмнө гэдэг тийм зүрх сэтгэл бидэнд байх ёстой. Бурхны өмнө 2 жилийн өмнө 3 жилийн өмнө манай чуулганы тиймээс өрөө үгээсэн тийм үү? Крам тео. Үнэхээр энэ зүрх сэтгэлээр бид бүхэн амьдрахыг эзэн бид бүхнээс хүсэж байгаа. Бид бүхэн энэ ертөнцийн хүмүүст тийм ээ Христийг тунхаглахын тулд Христийг тараахын тулд тиймхүү амьдарч байгаа хүмүүс байх. Гэхдээ бидний амнаас ялдарсан үгс, гим нүгэл, хорон мөзөөсүүд гарч ирсээр байв.
Яаж сайн мэдээ тараах вэ гэсэн үг байна. Аврагдсны үнэхээр аврагдсан бол биш те. Одоо түүнийг юу юм бол багаар хайж сурах ёстой байна. Аврагдсныг ах байлаа гэж бодъё. Аврагчаад яс баяр хөөртэй найзартай сайн мэдээ тараахаар бол. Тэг ингээ хамтдаа тамхилангаа нэг библ гэж юм сурсан байхгүй юу? Энд дээрс үнэн байж байгаа. Тараах гээд үзээрэй. Нэг би ч тэгж тараах гэж үзсэн байхгүй болохлоо. Яаж болох вэ? Хамтдаа тамхилангаа, хамтдаа гим ингээ, хамтдаа хором үзүүл хилэнгээ. Тэдэрт энэ сайн мэдээ тараана гэдэг нь шүү дээ. Боломжгүй зүйл ах. Бид хүн багуугаар өөрчлөгдөх үед өмнө нь намнаас минь хараал гардаг байсан бол ерөөл хэлдэг хүн болох хэрэгтэй баг. Өмнө нь хараалын зохисгүй үгнүүдийг хэлдэг байсан бол одоо Бурханы өмнө байгаа гэдэг ийм сэтгэлээр энэ хүнд чи би сайн мэдээг тараах ёстой гэсэн тийм зүрх сэтгэлээр яах ёстой юм бол үгээ, үйлдэлээ, бүх зүйлээ бид хүн хяндаг тийм хүмүүс болох хэрэгтэй. Тиймээс энд байх хугацаанд имэн бие зөв авчваа гэж хэлсэн байгаа ч тийм. Өмнө нь амьдэрдэг шинжгээ тийм хүн амьдрал юу юм бол энэ сайн мэдээг тараахад асар том саад болно гэдгийг мартаж болохгүй байна. Энэ хоош нэргүүлээд 1-р тэр 4-р бүлэг дээр энэ үгийг бас бичсэн байгаа юм. 4-3 дээр За 4-3 дээрээс харуулна. Учир нь өнгөрсөн хугацаанд та нар харийнхны хийхийг хүсдэг зүйлс болох завхаарл, тачаал, согтуурал, утга учиргүй найрлан цэнгэх, аригдах болон ёс бус шүтээнд бүргэх явдлыг мөшгөж байсан чинь хангалттай гэж хэлсэн баг. Хангалттай юу жоохон дутуу санагдаад байна уу? Нэг хүн тэгнлээ. Жоохон том болж байгаа аврагддаг байж. 10 жил дахтаа аврагдсан чи аригч үз үзээгүй, юу ч хийж үзээгүй байж байгаад аврагдаад орхлоо. Нүгэл хийж чадахгүй. Та ямар байсан бэ? Гоё байсан уу? Гэтэ эргээд харуулна тэр нь ич хүртэй зүйлсүүд байж тээ. Хангалтгүй санагдаж байна уу? Өнгөрсөн үе тэгж амьдрсан хангалттай баг. Хаяа ийм хүмүүстэй ч таарах үе. Аврагсны дараа найз нартайгаа хамт өмнө хаяа дийлж баярлал цэнгэж тэр үеэс сананга энэ сайн мэдээ тараагаад тийм үү сүм яриад эхлүүл яах юм бол надаас холдох болов уу гэж айдаг тийм хүмүүс. Мөн дээрээс нь тэд нартай хамт тэр нийлж байгаа тэр зүйлтэй хамтдаа байхгүй бол яах вэ? Тэр дундаас гадуурхах юм шиг тийм үү? Найз нөхдөсөө холдох юм шиг. Ингэж айсан учраас яа тийм бол эцтэй тэр гим нүгэл дотор нь амьдраад байдаг ийм хүмүүс ч гэсэндээ байдаг баг. Гэхдээ тэгж амьдруул яах вэ? Энэ сайн мэдээ тараагдах лөө. Тараагдахгүй баг. Тийм учраас юу юм бол авралыг авсан хүн энэ газар дээр энэ замаар эцээ хүртэл явахын тулд байна шүү дээ. Энэ эдгэлийн зориг гэдэг зүйл ч гэсэндээ хэрэгтэй гэж бодож байна. Нийлэх бол муу хэлэх юм шиг байна уу? За, дөрвийг нь хамтдаа уншъя та. Энэ самуулын энэ тал дээр хүмүүс та нарыг хачирхаж самуурлын урсгалд нь нийлээгүн төлөө муу хэлдэг гэсэн байгаа. Энэ самуурлын урсгалд нь тийм үү? Тэр амьдралын хэв маягт нь дийлээгүй байгаас нь болоод яа тийм л муу хэлдэг гэж хэлсэн. Тийм учраас муу хэлэхээс айгаад яа тийм болоо энэ өгөр орж ирдэг хүмүүс би. Энэ аяг бол надад энэ сайн мэдээ тараасан энэ шиг байж тээ би нийлээ яваад байх юм бол яах вэ? Найзч байхгүй, нийлэгч хүн байхгүй, хороо дээр ганцаараа ийм хүн болохгүй. Ийм айцыг тээж амьдардаг хүмүүс чи би яах. Гэхдээ огтхон ч тийм биш. Эзрэгээрээ юм бол эзэн дотор чин сэтгэлээсээ авралыг авсан ийм хүмүүстэй бид хүн нийлэн амьдрах үед яах юм бол үнэхээр энэ сайн мэдээний төлөө хичээнгүлэн амьдарч байгаа тэр ахын дүүстэйгээ хамт эзний дотор баяр хөөртэйгээр тэгж амьдарч чадах болдгоо гэдгийг харуулж өгч байгаа. Юм учраас юу хэрэгтэй гинэ? Зориг хэрэгтэй шүү. Тийм ч учраас юу гэсэн? Залуу насныхаа дурслуудаас юу гинэ? Цухта.
Зүхтаад хаашаа зүхтах. Гэрлүүга. Юу гэж хэлсэн? Цэвэр зүрхнээс эзнийг дуудагчдын хамт гэж хэлээ үстэй. Авралыг авсан хүмүүс, эзний болгосон тэр хүмүүс, мөнхийн зүйлсд найдвараа тавьсан энэ хахан дүүстэйгээ бид өхөн яах ёстой юм бол хамтдаа явах үед яах вэ? Бид өхөн ч өөрчлөгдөн. Эцэст нь биднэр дамжуулан бидний хайртай хүмүүс яадаг юм бол аврагдах тэр боломж, тэр сайн мэдээний үүдэн нээгддэг баг. Тийм учраас онцгойлон аврагдаад удааг байгаа ахын дүүс маань энэ сэтгэлдээ шийдвэр гаргахын тулд яах ёстой юм бол энэ 1-р Петр 2-р бүлгийг харъя да. 1-р Петр 2-ийн 2-р ишлэлийг нас хамтдаа уншийе. Тиймээс та нар бүхэл өс хонзон залим их хоёр нүур атаа жөтөө болон гүдэглэг бүхнийг хайж үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүснэ тэмүүл. Ингэснээр та нар авралд өсөх юм аа. Үгийг сонсоод ах юм бол аврагдана гэсэн утга биш байх нь энэ нь итгэлийн амьдралын хувьд юу юм бол миний саяны хэлсэнчлэн энэ гим нүглээ ялах үнийг амьдралын аврал гэж хэлдэг байх. Өнөөдөр антиох сургалт гэж болдог байж байгаа эхний үг байгаа. Ийм учраас энэ удаа онцгойлон семинар сонссон хүмүүс маань түүнийг заавал сонсоосоо гэж хүсэж байна. Антиох сургалтын зорилго нь авралыг авсан хүн хэрхэн амьдрах ёстой талаар мөн итгэлийн амьдралын аврал гэдэг үг анх удаа сонсож байгаа биз? Эзний өдөр магадгүй сонссон баг. Энэ тэр зүйл биехийн тулд яах ёстой юм болоо. Бидний амьдрал өөрчлөгдөхийн тулд энэ дэр хэлсэн байгаа биз? Хуучин байсан тэр гим нүглүүдээ бүгдийг нь хаяад тэгээд яг нэ үгийн цэвэр сүг нялх хүүхдүүд адил хүсэн тэмүүлээ. Ингэснээр та нар авралд хүртлээ өсөх юм аа. Энэ нь дөнгөж төрсэн хүүхд ихийнхэн тэр ангир өөргийг хөхөнгөө тэр хүчээр энэ газар дээр амьдэрдэг гэж ярьдаг юм шүү дээ, тийм ээ. Хамаг хэрэгтэй энерги, хамаг хэрэгтэй тэр шимт хижээл нь тэр ангир уураг дотор байдаг шиг. Энэ аврагсны дараах ангир уураг адил энэ үгнүүд антиох сургалтын өгч гисэндээ тийм үгнүүдийн нэг нь баг. Заавал суугараа сэтгэлдээ шийдээрээ өнөөдөр үгийн дараа боёо 2 цагаас эхлэх болно. За тэгж амьдруул яадаг юм бол эцтэй яах вэ? Бид өхөн тэр бүхнийг баг багаар яадаг юм бол ялан дийлж итгэлийн амьдралын аврал боёо өөрчлөгдсөн тийм амьдралаар бид өхөн өөрчлөгдөж чадах болно гэдгийг Бурхан бидэнд харуулж өгж байгаа. Ойлгосон биз? Мөн дээрээс нь яагаад бид өхөн энд байх хугацаанд имэн бие зөв авч явах ёстой юм бол яагаад гэвэл бидний бүх хил амьдрал явсан бүх хил улмөр маань шүү дээ. Эзний өмнө бичигдэж байгаа учраас тийм баг. За тийм учраас Библиэлд авралыг авсан хүн Бурханы өмнө очиж шүүгдөхлөө. Шүүгдээ там руу явах юм бол үгүй биз? Яагаад вэ? Итгэсэн бүх хүн юу юм бол мөнхийн дэважин руу явахаар болсон байж байгаа. Бүх гим нүгэл нь уучлагдсан баг. Гэхдээ авралыг авсан хүн буруу амьдрах үед яах юм бол эзний өмнө зэмлэл байгаа гэж хэлсэн. Мөн авралыг авсан хичээнгүлэн амьдрсан тэр бүх ул мөрийг нь юу юм бол эзэн бүгдийг нь хараа зогсохгүй эзний өмнө зогсох тэр өдөр байж тээ. Бидний дагуу суул дээр болно шагнал гэдэг зүйлийг ч бидэнд өгөх болно гэж хэлсэн баг. Тиймээс энэ газар дээрх бидний бүх хил амьдрал эзний өмнө ил тод бөгөөд бүгд Бурханы өмнө бичигдэж байгаа гэдгийг бодож үзүүл яах вэ? Үнэхээр имэн бие зөв авч явах ёстой юм байна. Ийм сэтгэл төрнөж та бүхний гэрт энэ камер байлаа гэж бодъё. Гоё юу? Түүнийг үндэсний телевизээр гаргаж ийлээ гэж бодъё. Ямар сайхан ааштай тийм намблаг байж байгаа бол тийм ээ. Бүгд харж байгаа учраас гэхдээ бидний Бурхан юу юм бол бидний тэр бүх зүйлсүүдийг өштэй харж байгаа гэдгийг мартаж болохгүй. Тиймээс Дуулал номын 139-р бүлэг дээрээс харуулна чинь миний хэвдэж боссон тэр газар мөн хилэн дээр минь ганц үг амнаас нь ганц үг гарахаас ч юм уу юм бол эзэн бүгдийг нь сонссон гэж хэлсэн мэт. Үнэхээр тийм учраас бид хүн үнийг санан зөвхөн амьдраасаа гэдэг үгийг гарцаагүй санаасаа гэж хүсэж байна. За бид хүн энэ газар дээр тийхүү амьдарж байгаа хүмүүс байна. Хамгийн чухал зүйл нь юу юм болоо? Энэ төр сууршигч гэдэг үгэн дотор бид бүхний очих газар нь ч мөн ямар юм бол тодорхой
гэдгийг бид хүн мартаж болохгүй гэсэн үг байна. Авралыг авсны дараа миний хувьд үнэнхээр их баяр хөөртэйгээр сонсож хүлээж авч ирсэн нэг үг байсан. Иохан номын 8 дугаар бүлгийг харъя да. За, Иохан 8 дугаар бүлэг. Шинэ гэрээний Иохан 8 дугаар бүлэг. Есүсийг сорьсон фарисеучуудын асуусан асуултанд Есүсийн хариулт нь ахын 14 дугаар ишлэгийг харъя да. Иохан 8-ийн 14 дугаар ишлэл. Нэр ийм үг гарч байгаа. Есүс хариуд нь тэдэнд хэдийгээр би өөрийнхөө тухай гэрчилж байгаач гэрчлэл маань үнэн билээ. Үнэн байна. Хамтдаа уншия үлдсэнийг нь. Учир нь би хаанаас ирснээ хаашаа явхаа мэднэ. Харин та нар миний хаанаас ирснийг мөн хаашаа явахыг мэдэхгүй гэж хэлсэн байгаа. Бүхний дотор ийм асуулт байсан баг. Тийм ч учраас ийм асуултыг сэтгэлдээ тээж явсан хүмүүс ерөнхийдөө энэ авралыг амархан ойлгодог юм болов уу гэж бодож байна. Миний өвч тэр хүн болсон цагаас эхлээд хамгийн их гайхажсэн зүйл нь юу байсан бэ? Би энэ хаанаас ирсэн юм бол? Мөн үгсний дараа хаашаа явах юм бол? Энэ асуултыг үргэлж дотроо тэн амьдрч байсан юм шиг. Мэдээж олон удаа ааваасаа ч асууж ирсэн. Үгсээ дээр яг хаашаа явах юм? Хаашаа явах вэ? Үхээд хүн хомхын даас болоод тэгээ юу ч алга болно. Дандаа тэгж хариулдаг байсан байхгүй. Хариултыг болохлоо. Нэг хичнээн бага наснд боловч тэр үгийг сонс болгонд юм л энэ дотор нэг бачимцсан тийм сэтгэл байсан юм шиг. Эцэстээ өөр хариултыг нь мэдэхгүй учраас яах вэ? Тэр хариултаагаа эвлэрэнгээ за хүн хааштай энэ хорвоо дээр нэг амьдарч байгаадаа тэгээд үхэх юм байна. Үхэл бүх юм дуусах юм шиг байна. Хэмээн тэр бодолдоо өөрийгөө хуурн тэгж амьдарч байсан юм шиг. Гэхдээ авралыг авах мөчд яасан юм бол бид хүн одоо үүнийг ойлгож байгаа юм шүү дээ. Би Бурханаас ирсэн юм. Энэ газар дээр төр суурьшиж байгаа тийм хүмүүс юм байна. Мөн тунгаахгүй эзэнтэй уулзахаараа тэр газар руу явах юм байна. Тийм ээ. Тэрийг бодоод үзтэл л шүү дээ. Энэ үг тэгж их талархсан байж байгаа. Учир нь би хаанаас ирснэ хаашаа явхаа мэднэ. Энэ үгийг анх сонссны дараа энэ гудамжинд гараад хүмүүсийг харах нь шүү дээ. Энэ хаашаа явж байгаа мэдэхгүй асар олон завгүй явж байгаа хүмүүсийг харагдаж байна. Энэ хүмүүс хаашаа явж байгаа мэдж байгаа болов. Харин өөрийгөө бодоод үзтэл юу юм бол тэгж их талархсан байж байгаа. Би хаанаас ирснэ? Одоо хаашаа явхаа мэдээд авцсан юм байна. Бурханаас ирээд эцэст нь биднийг хайрсан тэр Бурхантай бид өхөн уулзахаар тэр мөнхийн мөнх ертөнц рүү явах юм байна. Тийм ээ. Үүнийг ойлгох болсон баг. Төр суурьшигч гэдэг нь энэ утгыг ч гэсэндээ харуулж өгж байгаа юм. Тэр замыг бидэнд хаанаас ирээд хаашаа явахыг мань зааж өгсөн нэг нь хин юм бол эзэн Есүс тэгж хэлсэн мэт. Зам үнэн амь бол би байгаа юм. Надаар дамжуулгүйгээр хинч надаар дамжуулгүйгээр эцэгт хүрэхгүй гэж хэлсэн мэт. Эзэн өөрийгөө тэр хаашаа явах ёстой замыг нь нээж өгсөн нэгнэн гэж өөрийгөө хэлсэн мэт. Тийм ч учраас Еврей номын 10 дугаар бүлэг дээрээс харах юм бол Есүсийн талаар хэлэнгээ ийм дахтуунараа бидэнд Есүсийн цусаар махбодолох хөшгөөрөө дамжуулан түүний нээсэн шин амьд замаар ариун газарт нэвтрэн орох итгэл байгаа тул. Тийм ээ. Хэний нээсэн шин зам гинэ? Есүс өөрийнхөө цусаар бидэнд нээж өгсөн тэр шин амийн зам. Мөнхийн там руу явах байсан бидэнд мөнхийн диважин руу явах тэр шин замыг юу юм бол? Эзэн өөрөө загалмаа дээр цовлогдонгоо тэнгэр газрыг холбосон тэр гүүр болон тэр замыг бидэнд тавьж өгсөн баг. Одоо бид өхөн очих газартаа болсон хүмүүс. Хаашаа явах вэ гэдгээ мэддэг болсон тийм хүмүүс баг. Тийм учраас яах ёстой юм бол? Энэ газар дээрх бидний үлдсэн амьдрал нь юу вэ? Одоо энэ замыг мэдэхгүй төөрч бодолж байгаа энэ олон хүмүүс юу юм бол? Энэ замыг зааж тэр зам нь энэ зам гэдгийг, тэр зам нь Есүс Христ гэдгийг хэлхийн тулд энэ газар дээр түр оршин сууж байгаа тийм хүмүүс баг.
авралыг авахсан бид бүхэн хаашаа явж байгаагаа мэддэг байсан. Энэ олон салаа замын алингээр нь явах вэ тамнаа гэнэ. Ирээд онд юм хэдэн оны дууг сайн мэдэхгүй. Тийм дүү телевизээр их сонсдог байсан. Мэдээж өнөөдөр яг энэ тэнд хар замтаа болсон учраас манай Монголын замч явах те тэгээд хойш явах юм бол ганц замтаа зүүн дишээ бол ганц баруун дишээ ганц замтаа тийм үү. Тэр үед ийм зам байгаагүй. Энэ замнаас олж их стресстэй байсан юм шиг. Энэнгээр нь явах уу, тэрэнгээр нь явах уу тийм ээ. Хичнээн ч олон салаа замтай юм тийм үү. Хөдөө өрөөч хүн олон салаа зам байдаг биз. Зам зөв сонгохгүй бол яах вэ? Бартата зам руу орчиж болно. Бүр бодлоод яах вэ? Буруу дишээ яваад өгчиж болно. Тийм ээ. Энэ харваа дээр буруу замаар явсан бол яах вэ? Машинтай явж байгаад буруу замаар явсан бол жаахан бензин шатаасан баг. Шатаах бах тийм үү? Жаахан цаг алдах бах. Гэвч эргэхэд болно. Харин хүний амьдралын юу юм бол тийм биш байх. Одоо ч тэр олон хүмүүс өөрсдийн явж байгаа тэр замыг зөв зам хэмээн бодонгоо тэр буруу замаар явсаар байгаа юм. Хүнд өөрт нь зөв мэт бодогдовч, зөв мэт харагдовч. Хожим нь үхэл төргөх зам пи гэж хэлсэн баг. Сургаалт төгс номын 14-р бүлэг дээр гардаг уухаа. Бид өхөн тэр үннийг тэр замыг мэдсэн хүмүүс баг. Эзнээс өөр ямар ч зам байхгүй гэдгийг. Тийм учраас яах ёстой юм бол? Энэ сайн мэдээгч мөн бид өхөн хайртай хүмүүстэй тараах ёстой тийм хүмүүс биз? Үхэл рүү тугдах хүмүүсийг авар. Алагдах газрын хан зүг гэлдрэх хүмүүсийг буруу замаар явж байгаа тэр хүмүүсийг буцааж авчрахаас хойш бүү суу гэж хэлсэн биз дээ. Үнийг бид өхөн санан амьдраасаа гэж хүсэж байна. За. Энэ зовлонгийн дунд амьдарч байсан тэр ахан дүүст Илж Петр энэ Петр номыг бичиж үлдээсэн баг. За тэгингээ Илж Петрийн хэлсэн энэ агуулгын дотроос өнөөдөр төгсгөлд нь бодож үзэх ёстой нэг чухал зүйл нь юу юм болоо? Энэ үгийг хэлсний дараа мэдээж Илж Петрч тэр Иохан номын 21 дугаар бүлэг дээр Есүсийн зөвгнөн хэлсний дагуу эцсийн үрдэлийн сайн мэдээг тарааж агаад манай эртний 68 онд энэ ахан дүүсийг итгэгчдийг хамгийн их хашиж шахан тийм ээ тэгж алж талж байсан нэр хааны үед манай эртний 68 онд загалмаа дээр урууга харан цовдлогдсон өөдөөсөн баг. За түүнийг ч Петр магадгүй боддоор мэдэж байсан баг. За тэр Петр энэ төрсөх төр суурьшигч болсон энэ ертөнцөд зов зүдрэн амьдарч байгаа тэр үеийн ахан дүүсч юу юм болоо? Энэ 1 дугаар Петр номыг бичингээ энэ 13 дугаар ишлэлийг мөн бичиж үлдээсэн баг. За үүнийг бас үлдсэн цаг дээр нь түр хамтдаа бодож үзье да. 1 дугаар Петрийн 13 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. За Тимээс гэж эхэлж байгаа. Тимээс гэдэг нь юу юм бол? Өмнөх агуулгыг хэлж өгөнгөө энэ дээр хэлсэн багаж. Тимээс та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай. Есүс Христийн ишлэл дээр та нарт өгөгдөх нэгүүлсэлд найдвараа бүрэн тавиа гэж хэлсэн баг. За одоо энэ зовлон дунд энэ тэнд зовж зүдэрж байгаа тэр ахан дүүст хандан хэлсэн Петрийн үг баг. Мэдээж бурхны үг гэж. За Петр юу гэж хэлсэн бэ? Есүс Христийн ишлэлээр дээр та нарт өгөгдөх нэгүүлсэлд найдвараа бүрэн тавь гэж хэлсэн баг. Юунд гинэ? Тэр нэгүүлсэл. Ямар нэгүүлсэл гэж хэлсэн бол Есүс Христийн ишлэл дээр та нарт өгөгдөх. За Библиэлд хэлж байгаа Есүс Христийн ишлэл гэдэг нь юу хэлж байгаа юм бол? Энэ нь Есүс Христийн дахин ирэлт баг. 2000 жилийн өмнө судрын дагуу, бичвэрийн дагуу загалмаа дээр цовдлогдсон бидний төлөө үхээд, оршуулгадаад үхээд дахин амьсан тэр Есүс. Библиэлд бичигдсэн тэр бүхий л зөвгөнлийн дагуу энэ ертөнцид 2 дахь удаага юу юм бол ирэх болно гэж амласан биз дээ. Хуучин гэрээн дээр Есүсийн ирэлтийн талаар ойролцоогоор 300 гаруй удаа зөвгөнсөн гэж ярьдаг багт. Харин шинэ гэрээн дээр ямар бол Есүс Христийн ирэлтийн талаар бүр илүү буюу 1800 гаруй удаа гардаг гинэ. Тэр хэмжээгээр юу юм бол Есүс Христийн ирэлтийн талаарх үг энэ Библиэлд түүрэн байгаа. За тэр үеийн хэлцээ бол үнэхээр бидний амьдарч байгаа үе нэ шүү дээ. Эзний дахин ирэх үе нь ойртсон төгсгөлийн үе дотроо төгсгөлийн үе баг. Энэ үед ч үе юм бол төгсгөлийн үе гэж хэлсэн мэт.
Үүнийг бодвол 2000 жилийн төгсгөлийн үе гэж хэлчихэд яагаад өдийг хүртэл хэлж байгаа юм? Одоо хүртэл ирээгүй байгаа юм болоо. Хаяа тэгж бодоод хүмүүс бий. Тийм ч учраас 2 дугаар Петр номын 3 дугаар бүлэг дээр зарим хүмүүсийн боддог шиг тэр амлалтаа хойрох бишээ. Тэгж хэлсэн мэт хайхгүйсэн ч болно. За, төгсгөлийн үеиг нь юу юм болоо? За, наашаарыг да. Есүсийн анх ирсэн үеийг энэ гэж хэлье. Тийм үү? Тийм учраас эндээс энэ хүрэх үе хүртэл юу юм бол? Төгсгөлийн үе гэдэг нь энэ бүх хугацааг хэлж байгаа. Гэхдээ бидний амьдарч байгаа энэ үе нь юу юм бол? Төгсгөлийн үе дотор хаах нь явж байгаа бол бид өхөн. За хараараа. Камер жоо хажууд шилжүүлээд өгөөрэй. Энэ ирмэг дээр нэж байгаа. Энэ тав хүн сая харагдж байгаа үгч чинь энэ шил байгаа. Яг энэ шилний ирмэг дээр ах шүү. Жаах урагш алуул яах вэ? Дуусна биз? За. Бидний амьдарч байгаа үе шүү дээ. Үнэхээр тийм үе гэдгийг ухаарах ёстой. Тийм цаг үед бид өхөн амьдарч байгаа. За тэгвэл тийм үед амьдарч байгаа бид өхөн юунд одоо найдвараа тавин амьдрах ёстой юм бол энэ дээр хэлсэн мэт. Тиймээс та нар оюун санаагаа бэлтгэн саруул ухаантай бай гэсэн үг байна. Библийг бүхэлд нь бодоод үзсэн чи. Төгсгөл ирнэ гэдэг нь гарцаагүй. Библийг сураад үзэхнэ. Бурхан бүтээсэн гэдэг нь үнэн байсан биз? Библийг сураад үзэхнэ. Дэлхийн түүх Библиэлд бичигдсэний дагуу өдийг хүртэл биелсэн гэдэг нь чи үнэн биз дээ, тийм үү? За. Тийм бол яах ёстой юм бол? Бид хүн өөр зүйлд зүрх сэтгэлээ булаалах биш. Юунд найдвараа бүрэн тавих ёстой гинэ? Христ. Есүс Христийн илчлэл дээр та нарт өгөгдөх нэгүсэл гэж хэлсэн байна. За. Өнгөрсөн үед бүхэн Эфес номын 2 дугаар бүлэг дээр бичигдсэнчлэн та нар нэгүслийн учраа итгэлээрээ аврагдсан. Аврагдах мөч бид бүхэн тэр бурхны нэгүслийг авсан хүн байна. Авралыг авсны дараа ч одоо бид бүхэнд юу юм бол нэгүслийн дээр нэгүслийг эзэн бид бүхэн 1 дугаар Иохан номын 1 дугаар бүлэг дээр гардаг шиг нэгүслийн дээр нэгүслийг нэмж өгсөөр байгаа. Энэ нэгүслэр бид бүхэн энэ газар дээр амьдарч байгаа. Эцэст нь юу вэ? Эзнийг ирэх үед мөн бидэнд өгөгдөх тэр нэгүсэл байгаа. Тэр нэгүсэлд найдвараа тавь. Гэхдээ найдвараа яаж тавь гэсэн бол 50 юмыг яаж үтэх вэ гэдэг бооцоогоо 50-50-аар тавьчихо. 50-50 аль нь альталтан 50 юм бол гэдэг шиг. Эсвэл 30 гэх үү? Үгүй юу гэсэн бол бүрэн гэж хэлсэн баг. Бүрэн гэдэг нь бүгдийг нь гэсэн үг баг. Яагаад вэ? Энэ гарцаагүй хожих тийм зүйл учраас. Аль хэдийн бид бүхэн аврагдах мөчөд тэр ялалтыг олж авсан хүмүүс баг. Ийм учраас диважин байгаа гэдэг нь баттай учраас. Тунгадахгүй эзэн ирнэ гэдэг нь үнэн учраас. Тэр эзнийг ирэхэд тэр өдөр бидэнд өгөгдөх тэр нэгүсэлд нь найдвараа бүрэн 100% тавиа гэж хэлсэн байгаа юм. Тэгж амьдрахыг хүсэж байгаа. За тэгвэл эзнийг ирэх үед өгөгдөх тэр найдвар нь юу юм болоо? Төгсгөлд нь тэрийг хэдэн зүйлийг бодож үздэг. Нэгдүгээрт нь эзнийг ирэх үед бидэнд өгөгдөх тэр нэгүсэл нь найдвараа бүрэн тавиа гэсэн тэр нэгүсэл нь юу вэ? Тэрний ихнийх нь эзнийг ирэх үед биш үү? Бид өхөн эзэнтэй адилхан өөрчлөгдөх болно гэдэг тэр найдвар байгаа. Хинтэй адилаа? Эзэнтэй адилхан. За өнөөдөр уншсан үгээ дахиад харъя да. Филиппой номын 3 дугаар бүлгийг харъя. Филиппой 3-ийн 20-21-ийг дахиад хамтдаа уншъя да. Харин бидний иргэний харьяалал тэнгэрт байгаа бөгөөд тэндээс ирэх аврагч эзэн Есүс Христийг бид тэсэж ядан хүлээж байна. Тэр бүх юмсыг өөртөө захируулж чадах хүчээр дорд биеийг маань өөрийнхөө нь цог жавхланд биетэй адил болгон өөрчилнө гэж хэлсэн байна. Бидний эзэн энэ газар дээр бидэнтэй адилхан тэр биеийг өмсөн бидний өмнөөс загалмаа дээр цовдлогдсон өгөж өгсөн байна. За тэр эзэн яасан юм бол 3 дахь өдөр дээрээ дахин амилсан байна. Тэр амилсан бие Есүс шавнартай харуулсан биз? Загалмаа дээр хадагдсан тэр гараа, жадаар сүвлэгдсэн тэр хажууга харуулангаа ахан дүүст юу гэж хэлсэн мэлээ? Та нарт амар амгалан байх болтугай. Эзнийг ирэх тэр өдөр бид өхөн ч юу юм бол
эзэнтэй адилхан тэр биеийг өмсөх бол. Тэгнэ. Энэ хүний энэ бие гэдэг зүйл яаж вэ? Нас явах тусам яаж вэ? Өвдөж байгаа биз? Нас явах тусам яах вэ? Энэ сэтгэлээр жоохон ундаг юм шиг байна хүмүүс. Одоохондоо би залуу байгаач. Сэтгэлээр унаагүй шүү дээ. Одоохондоо эрүүл байгаа юм тест тийм байгаа юм. Нүд жоохон хавгнсан байгаа. Тэ. Нас их тусам яаж вэ? Өвдөж эхэлдэг тийм үү? Гэхдээ авралыг авсан үнд юу юм бол тэр мөнхийн мөнхөд өөрчлөгчгүй тэр ертөнц бид бүхний хүлээж байгаа гэдгийг мартаж болохгүй байна. Өвчин гэж байхгүй, үхэл гэж байхгүй. Тэр мөнхийн ертөнц мөн дээрээс нь эзэнтэй адил өөрчлөгдөнө гэсэн шиг. Өөрийнх нь цог жавхлантай биетэй адил болгон өөрчлөнө гэж хэлсэн мэт. Энэ би мань тэр чигээрээ юм бол энэ гэмт чанар гэдэг зүйлийг тэнгэ энэ газар дээр амьдарч байгаа ах. Харин эзэнтэй уулзах тэр үед яах юм бол энэ гэмт чанар гэдэг зүйл юу ч байхгүй тэр биетэйгээр эзний өмнө үргэлж нүүр бардам баяр хөөртэйгээр амьдрах. Тэр ертөнцийг бид бүхэн эзний өмнө хүлээж авах болно гэдгийг мартаж болохгүй байна. Тиймээс диваажин болдог байна. Хаяа тэгж асуудаг хүмүүс бий. Тэгээд диваажинд очиод мөнхийн мөнгөд ингэж амьдрал ямар утгагүй байх юм болоо. Тийм болоо. Энэ биетэйгээ мөнхөд амьдрын гэвэл нь хэцүү байх тийм үү? Өвдөн вэ? Ханаа төрн, өвдгөр хатгуулна. Яванда нүдэж харахаа байлна. Өнөөдөр ч тэр шил зүүх үү болох уу гэж харж байгаа. Ахын дүүсгийн тос чочролд орох үеийг шилээ зүүсэнгөө. Түрүүн бүр албаар энэ дээр гарч ирээд зайгаа тааруулсан байхгүй. Энэ үг харагдахаар байна уу? Үгүй ээ. Бүрлцэх юм бол шил зүүе гэж байна. Золоор одоохондоо энэ дээр бол гайгүй харагдах юм шиг байна. Тэг жаахан холжих юм бол бүрлзээд ихэлсэн байхгүй. Диваажинд очивол яах юм бэ? Тэр ертөнцийг тэр үцэглэнтийн ертөнцид эзэнтэй адил болон бид хүн амьдрах болно гэж хэлсэн мэж. Ишлэл номын 21 дугаар бүлгийг харъя да. За. Ишлэл 21 дугаар бүлэг дээр энэ дэлхийн ертөнц юу ч үгүй болон Бурхны бидэнд бэлдсэн тэр мөнхийн диваажинл үлдэх болно. Тэгингээ 21-ийн 1 дээрээс харуулна. Би шин тэнгэр шин газрыг харлаа. Учир нь анхны тэнгэр анхны газар нь өнгөрөн одож тэнгис үгүй болов гэж хэлэнгээ 3 4 дугаар ишлэлийг хамтдаа уншийе. Сентигээс гарах чанга дууг би сонсов. Харах тун Бурхны ясаар хүмүүсийн дунд байна. Тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчна. Тэнд цаашид үхэл гэж байхгүй, гашуудах, ойлох, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн одожээ гэв. Диваажин ямар газар юм бол? Ийм газар байх. Жахан тисээрээ. Манай ахмадууд жахан тисээрээ за. Тэг юм бол эзэнтэй үнэхээр биш те. Энэ газар дээр амьдэрээ юм бол бид бүхэн эзэнтэй уулзах чадах болно гэж найдаж байна. Тийм биз? Тэр өдөр яах юм бол эзэн мөн тэнд үхэл гэж байхгүй гэсэн биз? Гашуудах, уйлах гэж үгүй бол. Энэ дээрээс нь тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчнаа гэж хэлсэн баг. Иесус Христийн илчил дээр өгөгдөх тэр нэгүсэл түүнд найдвараа бүрэн тавиа гэж хэлсэн. Тэр нэгүсэлний юу юм бол? Мөнхийн диваажин эзэн ирэх үед биш те. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчиж өгнө. Юу гэсэн үг вэ? Мөнхийн тайтгарл байх тэр ертөнц байх бол. Тийм ээ? Энэ газар дээр амьдрангаа гомдолтой зүйлсүүд ямар олон байгаа бол. Тэр бүхнийг юу юм бол эзэн тайтгаруулж өгөх бол. Тэр тэдний нулимс бүрийг нь арчиж өгнө гэж хэлсэн байгаа юм. Мөнхийн тайтгарлыг хүлээн авах тэр ертөнц байх болно. Үн дээрээс нь тэр тэдний дунд нутаглах болно. Тэд түүний ард түмэн болж Бурхан өөрөө тэдний дунд байж Бурхан нь болно гэж хэлсэн байгаа юм. Бидэнд өгөгдөх бас нэг үсэл нь юу юм бол? Бид бүхэн эзэнтэй уулзах болно гэдэг тэр найдвар байгаа. Ганцхан эзэнтэй уулзахлаа. Намайг хамгийн ихээр хайрладаг тэр эзэнтэй уулзаа зогсохгүй. Библиэлд гарч байгаа тэр бүх хил
итгэлийн хүмүүстэй бид бүхэн уулзах бол. Тийм ээ. Түүнийг Матай номын 17 дугаар бүлэг дээр, Лук номын 9 дугаар бүлэг дээр Иесус харуулсан биз дээ. Уулан дээр гарan өөрчлөгдөх үед. Түүнтэй хамт хин хамт байсан бэлээ? Мосе болон Илия. Тийм ээ. Мосений юу юм бол Канаануудыг харангаа Канаануудыг Синийн зүйлд үгсэн хүн баг. Илия харан яасан бол амьдараа дэш өргөгцсөн хүн биз дээ. Тийм ээ. Энэ юу юм болоо? Эзний өмнө энэ газар дээр энэ биеийн өтлөнгөө өөдөөсөн хүмүүс болон Христийн дотор найрсагч гэж хэлсэн мэт мөн эзнийг дахин ирэх үед яг амьдараа өргөгдөх биднийг төлөөлөлөн харуулж байгаа тийм үйл явдал баг. Тэр шинэ хуучин гэрээний бүхий л ахын дус. Мөн аврагдаад төрүүлээд явсан бидний хайртай ахын дус. Тэр хүмүүстэйгээ бид өхөн хуулцах тийм ертөнцийн ах бол. Тиймээс тэнд найдвараа тавин амьдраа гэж хэлж байгаа. Мөн дээрээс нь мөн хин диважинд бид өхөн юугаас мэдэх вэ? Бидэнд өгөгдөх нэгүсэл найдвараа бүрэн тав. Тэр бас нэг зүйл нь юу юм болоо? Эзэнтэй уулзах үед байж тээ. Миний амьдралд тохиолдсон тэр бүхий л зүйлсүүдийн хариултыг нь мэдэх тэр өдөр байх бол. Тэр нэгүсэл найдвараа бүрэн тав гинэ. Энэ газар дээр бид өхөн амьдрангаа одоо ч тэр мэдэхгүй бачимдмаар ийм зүйлсүүд олон байгаа. Яаж яваад би ингэж амьдраад ягаад миний амьдралд ийм зүйлсүүд болоод байгаа юм бэ? Эзэн энэ нөгөө би хариултыг нь мэдэхгүй байна. Яагаад? Ингэж асуухгүй байдаг үү? Гэхдээ эзний өмнө очиулна штэ. Тэр бүхний хариултыг нь гарцаагүй мэдэх болно гэж нэгтгэж. Итгэхгүй ш. Бодитоор мэднэ үү? 1-р Коринтын 13 дугаар бүлэг дээр юу гэлээ? Тэр өдөр тийм үү? За олж харъя да. 1-р Петр 13 дугаар бүлгийг харъя. 1-р Коринт 1-р Коринт 13 13-ийн 12-р ишлэлийг хамтдаа уншийе. Түүнчлэн бид одоогоор толинд бүдэг бадаг хардагч дараа нь нүүрээ харах болно. Би одоо хэсэгхнийг мэддэгч. Би өөрөө бүрэн мэдгдсэн шигэ дараа нь би бүрэн мэдэх болно гэж хэлсэн байгаа. За энэ дэр гарч байгаа энэ толь гэдэг нь өнөөдрийнх шиг юм цайртай толь биш байсан. Энэ зис болон гуйлыг өнгөлөнгөө хийсэн ийм толинд хардаг байсан байхгүй. Тийм учраас нарийн ширээ харагдахлоо. Нүүрэн дээр гарсан батагийн юмнууд харагдахгүй. Энэ газар дээр үндэ бид өхөн яаж тэр эзний үслийг бүрэн мэдэх вэ? Мэдхгүй учраас яах вэ? Эргэлзэх үе би магадгүй зарим үед далаад живх үе чи бий биз? Энэ ертөнцид бүдрэх үе ч гэсэндээ баг. Петр эзнийг харах үед яалаа? Усан дээгүүр алхсан биз? Харин эргэлзэх үед яасан бол салхийг харангаа тэрээр живсэн гэж Библиэлд гарч байгаа биз? Түүнтэй адилхан бид өхөнч тэр яах вэ? Одоохондоо мэдэхгүй учраас одоохондоо эргэлзэж байгаа үл итгэл ийм зүйлсүүд байгаа учраас яах вэ? Бид өхөн магадгүй одоо ч тэр итгэлээрээ бүдрэнгээ эргэлзээд байж байгаа тийм хүмүүс ч байж болох. Гэхдээ тэр өдөр яах вэ? Бид өхөн энэ бүх хариултын асуултын хариултыг мэдэж чадах болно гэж бодож. Тэгнэ. Миний амьдралд яагаад тийм зүйл зохиолдсныг? Яагаад? Тэр бүхний хариултыг бид өхөн байж тээ. Гарцаагүй мэдэх тийм өдөр ирнэ гэж бодож. Ром намын 28 дугаар бүлэг дээрээс Ром намын 28 дээр Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ гэж хэлсэн мэт. Энэ газар дээр ч бид өхөн багаар мэдээд амьдарч байгаа ах. Харин эзний өмнө очих тэр өдөр яах юм бол бид өхөн тэр бүхнийг мэдэх бол. Ийм учраас эзэн тэр үед түүнийг зөвшөөрөөгүй юм байна. Ийм учраас эзэн надад ийм амьдралыг зөвшөөрсөн юм байна. Гарцаагүй мэдэх болно гэсэн үг байна. Нэг одоо ч энэ газар дээр баг багаар харагдаж эхэлж байгаа юм.
авралыг авахаас өмнөх амьдралаа эргээд харуулна. Тэр дотор үртэл бурхан ажиллаж байсныг мэдж байгаа юу? Би өөрийнхөө аврагдсан тэр үйл явдлуудыг эргээд бодуулна шүү дээ. Нэг дандаа энэ гим нүгэлтэй холбоотой зүйлсүүд байсан байхгүй ичмэр боловч. Гэхдээ юу юм бол тэдгэрийн дотор нэг нь байгаагүй бол би аврагдаж чадах байсан болов. Нэг тийм бодол төрдөг. Үнэхээр тийм баг. Миний амьдрал тохиолдсон тэр бүхий зүйлсүүд эцэст нь юу вэ? Бурханыг хайрладаг. Түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилдаг гэдгийг бид мэднэ. Гэхдээ эзнийг ирэх үед биш үү? Бүр илүү бацтай мэдэх болно гэдгийг мартаж болохгүй байна. Энэ үгээр би хизээ үгийг сонсонгоо өөрөө ухаараа сонссон бичсэн биш. Үгийг сонсонгоо ухаарсан зүйлээ бичсэн юм шиг байгаа юм. Энэ хинд боломжтой бол бурханд боломжтой. Ягаад вэ? Бүхнийг мэддэг, бүхнийг чаддаг тийм бурхан байж ижлүү юм бол энэ үгийг ойлгож чадна. Бүх юм түүний сайн сайхны төлөө ажилддаг юм байна. Надад өвчин ирсэн ч миний сайн сайхны төлөө байсан юм байна. Надад зовлон ирсэн ч миний сайн сайхны төлөө байсан юм байна. Тэр үед тэр зүйл болоогүй ч миний сайн сайхны төлөө байсан юм байна. Тэр өдөр бид бүхэн яах юм бол энэ үннийг мэдэх болно гэж бодож байна. Тэгнэж мөн дээрээс нь бүр илүү баттай мэдэх ёстой. Маттай мэдэх нэг зүйл нь юу юм бол үүнийг мэднэ гэж бодож байна. Эфес номын 3 дугаар бүлгийг харъя. Эфес 3-ийн 17-оос 19 дугаар ишлэлийг олж харъя та. 17-оос 19-ийг хамтдаа уншийе. Ингэснээр Христ итгэлээр зүрхэнд тань нутаглаж та нар хайр дотор үндэслэгдэн суйрлагдаад тэр хайрын ямар өргөн урт өндөр хийгээд гүн болохыг бүх ариун хүний хамт ойлгох болтугай. Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүрлээр бялхах болтугай гэсэн байна. Тэр өдөр бид бүхэн тэр хайрын ямар өргөн, ямар урт, ямар өндөр, ямар гүн болохыг яах вэ? Бүрэн мэдэх бол. Тэгээд тэр хайраар дүүрэн тэр ертөнцид бид бүхэн намайг хамгийн ихээр хайрсан тэр эзэнтэй мөнхөд амьдрах болно гэсэн үг байна. Энэ газар дээрх итгэлийн амьдралыг үнэндээ энэ үгээр илэрхийлж болно. Итгэлийн амьдрал гэдэг нь эцтэй юм л эзний намайг хайрсан тэр хайрыг баг багаараа таньж мэдж байгаа тэр амьдрал баг. Библийн семинараар дамжуулан бид бүхэн загалмаа дээр зовдлогдож миний төлөө тэр бүх зовлон гэдлэнгээ эзэд нь гүйцэллээгээд миний төлөө өгж өгсөн тэр эзнийг харсан. Одоо тэр хайрыг бид бүхэн мэдсэн баг. Мэдээд үнэндээ бүрэн төгс мэдсэн болов. Одоо ч мэдэхгүй баг. Миний хувьд 2007 оны 4-р сарын 9-ний өөрийн 3 цагийн үед аврагдсан. Түүнээс 3 жилийн дараа анхны яах вэ? Ганц охин маань хүн болж надад дээр ирсэн баг. Тэр үеиг хүртэл би Бурхны хайрыг жаахан гадралдаг гэж боддог байсан. Охиныг хараад жоохон надад биш те. Энэ дотор маш их тийм ээ. Юуко энэ эдрээ төрж ихэсэн мэж. Бурхан яаж цорын ганц хүүгээ миний төлөө өгсөн юм бол? Дараа нь ойлгосон. Тийм учраас мэдлэгийг давдаг Христийн хайр юм байна. Энэ газар дээр бид бүхэн яаж тэр ахуй хайрыг нь ойлгож чадах вэ гэсэн үг байна. Тийм учраас яах ёстой юм бол? Итгэлийн амьдрал гэдэг нь эцэстээ эзний намайг хайрлсан тэр хайр түүнийг баг багаар таньж мэдэх тийм амьдралаа гэж хэлж байна.
амьдрах тусам энэ хүн амархан өөрчлөгдөхгүй байгаа. Амархан өөрчлөгддөггүй юм шиг байна. Гэхдээ хүнийг өөрчилдөг ганцхан зүйл бий. Тэр юу бол? Мэдээж хайр баг. Энэ хайрыг мэдэх хэрээр, энэ хайрын гүнийг ойлгох хэрээр, энэ хайр нь ямар өндөр, ямар хязгааргүй, ямар ч болзолгүй, ямар төгс хайр вэ гэдгийг эзэн бид бүхнийг багаар ойлгох болтугай гэж хүсэж байгаа биз. Одоо ч бид бүхэн тэр хайрыг мэдэхгүй байгаа. Тэр хайраар цангадаг тийм хүн. Тэр хайрын гүнийг мэдхийг хичээж байгаа тэр хүмүүс яадаг. Энэ сайн мэдээний төлөө, эзний төлөө бүх зүйлээ зориулан амьдарч ядах тэр итгэлийг багаар олж авч чаддгаа гэж хэлж байна. Эзнийг 3-5 үсгээд бүдэрсэн тэр Петр дээр эзэн эргэж ирсэн биз дээ. Дахин амьсан эзэн Петрт тэр хайрыг нь сэргээж өгсөн баг. Яаж вэ? Чи намайг хайрладаг. Бид хүнч тэр өөрөөсөө асуух ёстой. Үнэхээр би эзнийг хайрладаг. Эцэст нь тэр хайр нь бүдэрч унсан тэр Петрийг үлдсэн амьдралаа 35 жилийн турш эзний төлөө зориулан загалмаа дээр уруугаар нь цовдлогдсон өөхөх хүртэл тэр хайрыг түнд тэр хүчийг түнд өгсөн биз дээ. Тийм ээ. Бид хүнч тэр хайрыг нь өшөө илүү сурч мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдснээр та нар Бурхны бүх дүрлээр бялхах болтугай. Бурхны тэр бүх дүрл, бүх нэгүслээр бялхах тэр арга нь юу юм бол? Энэ хайрыг бүр илүү үнэлгийг мэдэх баг. Энэ сайн мэдээний төлөө бүхий л амьдралаа зориулсан Паулыг хөдлөсөн тэр хүч нь юу байсан юм бол? Христийн хайр биднийг алавддаг гэж хэлсэн. Учир нь нэг нь бүгдийн төлөө өгсөн тул бүгд өгсөн гэж бид ятгагддаг гэж хэлсэн мэт. Паулыг эцсээ хүртэл энэ сайн мэдээний төлөө амьдруулан эзний төлөө тэр их зовлон амсаж эцэст нь Ромд очин цаазаар ахуулах хүртлээр итгэлээ сахисан сахиус итгэлээ сахиж чадхад үргэсэн тэр зүйл нь юу юм бол? Тэр Бурхны нэгүсэл хайр байсан биз дээ. Гэхдээ би Бурхны нэгүслээр би одоогийн би болсон гэж хэлсэн. Түүний надад үзүүлсэн нэгүсэл нь хоосон өнгөрөөгүй. Тийм биз? Харин чи би бүгдээс илүү зүтгэсэн юм. Гэхдээ би биш. Харин надтай хамт байдаг. Бурхны нэгүсэл үүнийг хийсэн. Юу юм бол? Паулыг эцсээ хүртэл итгэлээ сахин амьдрах тэр зүйлийг хийсэн зүйлс нь Бурхны нэгүсэл байсан гэж хэлсэн биз дээ. Өөрийг эхнэр Батшибата унтан завхаар эцэст нь өөрөө хүртэл алсан тэр Давид түүнийг дахин сэргээсэн зүйл нь юу байсан бэ? Эзний тэр хайр байсан биз? Авралынхан баяр баясгаланг надад сэргээж өгөөч. Хүсэл зоригийнхан сүнсээр намайг тэтгэж, тийм биз? Тэгвэл би тэрслэгчдэд таны замуудыг заах бөгөөд нүгэлтнүүд тань руу буцах болно гэж хэлсэн баг. Бид бүхэн сайн мэдээг таран тэгж хүчтэй амьдрах хүчинч тэр юу юм бол? Энэ хайрыг өшөө илүү мэдэх баг. Тэр хайрыг сурахын тулд юу юм бол? Ахан дүүсээ хайрлаж, ахан дүүстэйгээ нөхөрлөн тэр хайрыг бид бүхэн багаар сурж байгаа биз? Нэгдүгээр би тэрнийг дахиад харъя да. Нэгдүгээр тэрнийг 22 дээрээс харуулна. За, нэгдүгээр тэрнийг 22-ыг хамтдаа уншия да. Нэгдүгээр тэрнийг 22. Та нар үнэнд дуулууртай байснараа сэтгэлээ ариусгаж чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болжээ. Тинхүү бие зүрхний угаас гүнээс хайрлах тун. Та нар үнэнд дуулууртай байснараа энд хэлж байгаа үнэн нь та нар үннийг мэдж үнэн та нарыг чөлөөлнө гэсэнчлэн сайн мэдээг хэлж байгаа юм шүү дээ. Бид бүхэн энэ сайн мэдээнд итгэснээр дуулууртай байснараа одоо сэтгэлээ ариусгаж авралыг авсан хүний дотор тэр ариун сүнс эзний ариун хайр орж ирсэн учраас яадаг вэ? Чин сэтгэлээсээ ах дүүсээ хайрлах болжээ. Яагаад юм бол? Ах дүүсээ хайрлах хайр бидний дотор орж ирсэн баг.
Найдвар нь биднийг гонсоолгодог. Учир нь бидэнд өгөгдсөн ариун сүнсээр дамжин Бурхны хайр бидний зүрхэнд цутгагдсан байдгаа гэж хэлсэн мэт. Авралыг авсан хүний дотор тэр Бурхны хайр нь цутгагдсан хүмүүс байна. Тиймээс яг ах дүүсээ хайрлах сэтгэл бий болдог гэж. Ах дүүсээ хайрлаж энэ нөхөрлөл донд энэ үгэн дотор байх үед яа гэх юм бол Христийн хайрыг бид өхөн өшөөлөө мэдэн тэр хайр нь бид өхнийг өөрчлөн эцэст нь яг эзний намайг хайрлсан тэр хайрыг өшөөлөө мэдэх болдог баг. Бидэнд өгөгдөх тэр нэгүсэлд найдвараа бүрэн тавь. Эзний өмнө очих тэр өдөр бид өхөн хамгийн том нэгүсэл нь юу юм болоо би бодож үз. Би энэ дахин амлалт болов мэдээж тэр ч багтана. Мөнхийн тайтгал болов тэр ч багтах бол. Мөнхийн шагналыг ч бидэнд өгнө гэж хэлсэн мэт. Тэр ч гэсэндээ агуу зүйл. Тэ. Хогдоо бодоод үзэх нэ. Хамгийн агуу нь юу юм бол? Хамгийн том нэгүсэл нь юу бол? Тэр агуу хайрынх нь өндрийг уртыг тэр хязгааргүй хайрыг бид өхөн бүрэн төгсө мэдэх болно гэсэн үг. Тийм учраас тэр нэгүсэлд найдвараа бүрэн тавингаа бид өхөн ахын дүүсээ хайрлангаа хамтдаа тэгж амьдардаг бид өхөн болоосоо гэж хүсэж байна. Эзний ирэх цаг үнэхээр ойрцсон биз? Жаахан тэсгэд бол. Өшөөлөө хайрлахад бол. Магадгүй хайрлаа гэд хариу ирэхгүй байна уу? Зүгээр. Тэр хайрынхын дагуу эзэн гарцаагүй юу юм бол эргүүлэн төлөх болно гэж хэлсэн биз дээ. Тийм учраас эзэн бид бүхнийг ямар ч болзолгүйгээр хайрлсан тэр хайр шиг бид бүхэнч тэр юм лоо ахын дүүсээ тийхүү хайрлангаа амьдардаг тийм бид бүхэн болоосоо гэж хүсэж байна. Хамтдаа залбираад дуусгая. Хайрын Бурхан аав тандаа баярлалаа. Гимнүглийг усуухай дэлхийн амьдарч байсан биднийг аварч өгөн. Мөн эзэн таны бие болсон чуулган дотор ийхүү амьдарч чадах нэгүслийг өгсөн талархаж байна. Мөн эзэн таны дахин ирэх тэр үед өгөгдөх тэр нэгүслийг ч бодож үзсэн билээ. Тэр нэгүсэлд одоо найдвараа бүрэн тавин зөвхөн эзэн таныг харан энэ газар дээр амьдрахыг хүсэж байна. Магадгүй бид бүхний дунд гимнүгэл донд унсан нэгэн байгаа бол бүдэрсэн Петрийг дахин босгосон тэр эзний хайраар бид бүхэнч дахин босож эзэн таны дотор амьдарч чадах тэр үчийг бидэнд өгөхийг хүсэж байна. Өдөө зооших нөхөрлийн цаг байгаа илээ. Тэр цагаар дамжуулан Бурхны нэгүслийг хуваалцсан тийм цаг болоход та тусалж өгнө. Бидний хайрладаг эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Аамен.